Сайн байцгаана уу? Miss Gen-ийн мөнгөсөнтэй өнөөдөр та бүхэнтэйгээ эмэгтэй хүний хөрч хүрхний талаар ярилцах болно. Энэхүү контент маань зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй аавуудад, ах нарт, найз залуучууд, ер нь бүхий л эрчүүдэд эмэгтэй хүний талаарх мэдлэгтэй хөрөнгө оруулах болно. За ингээд хурц хэмжээний нууц тавтай байна. За ингэж хэдүүлээ өнөөдөр эмэгтэй хүний хөрч хүрхний бүр суур ойлголтоос нь ярьж эхлэе. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл хөрч хүрхний бүтэц үйл ажиллагааны талаар ярилцах гэсэн үг юм. За хөрч хүрхний гадна болон дотн гэсэн хоёр хэсэгт хуваадаг бөгөөд бидний яг нүдэнд ил харагдахгүй байгаа хэсэг нь дотор бэлэг хэрэгтэй. Харин бидний нүдэнд ил харагдж байгаа хэсгийг нь гадна бэлэг хэрэгтэй гэж нэрлэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа гадна бэлэг хэрэгтэй юу бүрдүүлдэг талаар зурнаас харцгаая. Өндөгний төвгөр ба түүний дээр хүс доошоо үргэлжлээд бэлгийн их уруул, дотор талд нь бэлгийн баг уруул, дээшээ үргэлжлээд хилүү, түүнээс доошлоод шээсний сүв, шээсний сүвээс доош үүдвч хэсэг байлна. Үүдвч хэсгээс цааш үргэлжлээд татан бэлэг ихтэй эхлэх бөгөөд хамгийн эхлээд үтрээ. Үтрээнээс цааш үргэлжлээд умай буюу умайн хүзүү, умайн их бие, умайн их биеэс үргэлжлээд умайн гурс, цаашлаад өндгөвч. Өндгөвчийг хүчин байрладаг салбан ордог байна. За бүгдээрээ нүдэнд ил харагддаг хэсэг буюу дотн бэлэг эрхтний талаар дэлгэрэнгүй авч үзье. Өндгөвч нь эм бэлгийн хамгийн том булчирхай бөгөөд 2-5 см урттай, 1.5-аас 3 см өргөнтэй, 0.5-аас 1.5 см зузаантай, бүдэнгийн өндөр шиг хэлбэртэй эрхтэй юм. Хамгийн гол үүрэг нь эм бэлгээс буюу өндгийсийг боловсруулахын зэрэгцээ дааврын зохицуулганд оролцдог эрхтэй юм. Би дэлхийн хэмжээд байхдаа 1 сая өндгийстэй байдаг бөгөөд төрөх үедээ 400 мянга болдог. Харин шилжилтийн насанд ирэх үед буюу бидний бие бүрдснээр 250 мянган өндгийстэй болдог. Үүнээс сар жилдөө 40-50 боловсроход бэлтгэгдэж зөвхөн ганцхан нь өндгөвчнөөс гадагшилдаг. Үлцэн хэсэг нь яах вэ гэвэл эргэх уруулдаач хатангарчдаг байна. Гадагшсан өндгөөс нь эр бэлгээстэй нийлвэл хүүхэд бий болдог. Харин эр бэлгээстэй нийлэхгүй бол бидний мэддгээр биеийн болж гадагшилдаг байна. Хоёрт нь салбан. Боловсрсон өндгөөсийг өндгөвчнөөс умайн гурс руу намирах хөдөлгөөнөөрөө дамжуулах үүрэгтэй хэрэгтэй юм. Гуравт нь умайн гурс. Умайн гурс нь өндгөвчнөөс умаа хүртэл үргэлжилдэг 12 см урттай гуурсын хэлбэртэй эрхтэй юм. Түүний хамгийн гол үүрэг нь өндгөвчнөөс суларсан өндгөөсийг өөрөөрөө дамжуулж умаа түргэх болон эр эм бэлгээсийг уулзуулах үүрэгтэй. Дөрөвт нь умай. Умай нь 3 арсан лир хэлбэртэй гурвалжин хөндөй бүхий зузаантай эрхтэй юм. Их бие болон хүзүүгсэн хоёр хэсгээс бүрддэг. Умай их бие нь дунджаар 7.5 см урттай, 5 см өргөнтэй, 3 см зузаантай байдаг. Умаа хан нь гадна, дунд, дотор гэсэн 3 давхаргатай. Умаа их биеийн үүргийг илүү ойлгомжтой болгохын тулд хоёр тохиолдлоор тайлбарлая. Нэгт нь жирэмсэн үед бидний умаа сар бүр жирэмслэлтэнд бэлтгэгдэж дотор хам нь хөвсөж зузаардаг. Умайн гуурсаар дамжин ирсэн үр тогтсоос маань хүсийдгийг зузаарсан гэдсэн дотор хам бэлтгэгдэж бөөцөлөгдөөд хүүхэд бий болдог. Тэр хүүхэд маань өсөж томордог. Ангид хүүхэд өсөж томорхын хэрээр умаа маань өөрөө томорч тэлдэг байна. Маш асар хурдан хугацаанд. Харин бид төрсний дараа умаа маань буцаад эргээд маш хурдан нэмгэрч жижигэрдэг. Энэ агшилт нь умаа дунд хан буюу булчинлаг давхаргын маань агших чадвартай холбоотой. Мөн булчинлаг давхаргыг дагаад умаа гадна давхарга маань өөрөө маш уяатан байдаг учраас хэлбэр хэмжээг өөрчилдөг байна. Ингээд энгийнээр тайлбарлах юм бол ер нь бол шаар шиг гэж байна. Хоёрт нь жирэмсэн биш тохиолдол. Энд харж байгаачлан жирэмслэх нөхцөл бүрдээгүй тохиолдолд бидний бэлтгэгдсэн умаан дотор хан маань өөрөө хохорж гадагшилдаг байна. Энэ нь бидний мэддгээр сарын тэмдэг ирж байна гэсэн үг. Умаа үзүү. Умаа үзүү 3 см урттай, 2 см өргөн, умайг утрээтэй холбодог маш жижиг хүчтэй хэсэг юм. Дотроо 8 мм диаметртэй нарийнхан сувагтай бөгөөд энэ суваг руу
Умаа хүзүүний хананд байрладаг булчирхаанаас шүүрэл ялгардаг. Энэ шүүрэл нь бидний эмэгтэй дааврын нөлөөгөөр хоёр янзын найрлагатай ялгардаг. Эхнийх нь тунгалаг, усархаг шинийн шүүрэл бөгөөд эр бэлгийсийг нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлэх үүрэгтэй. Хоёр дахь нь өтгөн цайвар цагаан шүүрэл бөгөөд эр бэлгээс болон гадаад орчноос умаа өндийг хамгаалах болон тусгаарлах үүрэгтэй. Эм бэлгийн татны эртний хамгийн доод хэсэг болох үтрээ. Үтрээ маань умаа үзүүнээс гадна бэлгэрхтэн хүртэл үргэлжилдэг. 8-аас 12 см урттай, 2-оос 3 см өргөн маш хүчтэй булчинлаг салсаг эрхтэй. Үтрээ нь хэвийн бичил бэлтэнтэй бөгөөд энэ хэвийн бичил бэлтэн үтрээний сул хүчлэг орчим бүрдүүлдэг учраас хүчин эмгээс хамгаалж өөрийгөө цэвэрлэдэг байна. Мөн хүүхэд төрүүлэх болон сарын тэмдэг газагшлуулах үүрэгтэй. Үүний зэрэгцээ бэлгийн харьцааны үед шүүрэл ялгаруулж чийгшүүлж өгдөг байна. Үтрээнд эр эмийн ёсны гол нот зорчдог. Үтрээний ханны дээд хэсэгт бэлгийн харьцааг мэдрэх маш чухал зэв байдаг. Мөн үтрээний хан нь маш сунамтай учраас эсрэг хүснийх хэрэгтэн тохирч хэлбэр хэмжээгээ өөрчилдөг. Гэхдээ үтрээ хэрэгсэл биш. Гагцхүү хосуудын дунд хайраа илэрхийлдэг бол утга учирыг сэргээдэг хэсэг. Бэлгийн харьцааны үед шингэн шүүрэл ялгарч гадагшилдаг. Үүнийг өөртөө шингээж хураашуулдаг хэсэг бол умдагны үс юм. Умдагны үсээр хідүүлээ гадна бэлгэрхтнийг ярьж. Умдагны үс нь урж байгаа хэлбэртэй үс бөгөөд эмэгтэй хүн болгонд ургалтын хэлбэр хэмжээ нь өөр өөр байдаг. Энэ нь өөрийн гэсэн үүрэгтэй учраас тодорхой хэмжээний эмэгтэй хүн болгонд заавал байх ёстой. Хичээл заах зүйл биш юм аа. Умдагны үснээс доош үргэлжлээд бэлгийн их урвал. Бэлгийн их урвал нь тосны булчирхай, хөлсний булчирхай ихээр агуулсан бумбар зузаан урвал шиг хэлбэртэй үсээр очигдсан эрхтэй юм. Тос болон хөлсний булчирхай ихээр агуулдаг учраас эмэгтэй хүний тэр нууцны хэсэгт нь үнэр байдаг. Энэ үнэр нь заавал чихэр жимс, тансаг үнэр байх албагүй. Бэлгийн баг урвал. Энэ нь бэлгийн их урвалаар хучигдаж байрласан бөгөөд цусны судас болон мэдрэлийн ширхгээ баялаг байдаг. Бэлгийн баг урвалын доод үзүүрт нэг булчирхай байдаг. Тэр булчирхайг нь Бартолоны булчирхай гэж нэрлэдэг. Энэ булчирхай нь яах үүрэгтэй вэ гэхээр бэлгийн харьцааны үед цайвар цагаан шүүрэл ялгаруулж илүү болгонтой болгодог. Хилүүн эрэгтэй хүний эрхтнээс 2 дахин их буюу 8000 мэдрэлийн ширхтэй цэврлийн гол эрхтэй юм. Шээсээс өв хилүүнээс доош байрлах бөгөөд ялгарсан шээсийг гадагшлуулах үүрэгтэй. Үүдвчин шээсээс өмнөөс доош байрлах бөгөөд энэ бэлгийн гадна болон дотн эргэтэн хооронд нь холбох үүрэгтэй үтрээний нэгдэх хэсэг юм. Энэ хэсэгт охин альс байрлах бөгөөд охин альс нь үтрээ болон үүдвчийг хооронд нь тусгаарлах үүрэгтэй нимгэн альс юм. Энэ нь 100 таслаад шүүрэн гэсэн хэлбэртэй байж болдог бөгөөд эсвэл бүр төрөлхийн ч байхгүй байх тохиолдол байдаг. Иймээс хүн бүрт 3-ны давтагдшгүйтэй адил эмэгтэй хүн болгонд л өөр байдаг. Хүмүүсийн дунд анхны бэлгийн харьцааны дараа өвдөх ёстой эсвэл заавал цус гарах ёстой гэсэн ташаа ойлголт байгаад байдаг. Энэ ташаа ойлголтыг залруулж хэлэхэд охин хальс нь 100 хэлбэртэй эсвэл төрөлхийн охин хальсгүй магадгүй гэмтсэн эсвэл охин хальс нь уян хатан чанар сайтай бол гэмтэхгүй учраас цус гарахгүй гэсэн үг шүү. За ингээд мисс Жензи мухар жанжингийн эхний онцыг тайллаа. Дараагийн онцороо тун утахгүй эргээ уулзцгаая. Бидний дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл анхаад арахаа мартваа.